За би эхлээд түрүүн цаг багтаагүй учраас би саналааг үзэж илчээд энэ хуваах гэж байгаа саналтай холбоотой нэг ганцхан товч санал хэлье гэж ингэж бодож байгаа. За би бол одоо энэ утаа агаарын бохирдолтой холбоотой юм ингээд нийгмийн хүрээнд ер нь одоо тэр захиргааны байгууллага орон нутгийн удирдлага ер нь бүх төвшөндөө ярьж байгаа нь бол би муу зүйл биш сайн зүйл гэж ингэж ойлгоод байна. Тэгээд тийм учраас одоо ерөнхийлөгч цагаан сарын дараа улсын хурлыг тараана гэдэг дээр эмзэглэж хэрэггүй гэж би хэлсэн. Намайг одоо жишээлх юм бол тэрвч тавг гişүн би тэрийг энд яриад байгаад одоо эмзэглэж хэрэггүй. Ер нь бүгдээрээ тал талаасаа ярьж зөв шийдэл гаргасан юмыг нь бол олж явах ёстой гэдэг дээр нэг саналтай байх ёстой. Ер нь энэ Монголын төрийн одоо бүх төвшөнд сонгогддог, томилогддог албан тушаалтнуудыг зөв хүний ол сонгодог тийм одоо тогтолцоо, тийм одоо системийг яаж бий болгох гэдэг дээр бол бид анхаарах ёстой юу гэвэл анхаарах ёстой. Зөвхөн одоо улсын хурал дээр татаад ирэхэд бол би ил тод нээлттэй ярьдаг одоо гишүүдийн нэг эрцээ бүрдүүл, хүнийг конопт дарж болохгүй, хариуцлагатай бай, сахилга ёс зүйтэй бай гэдэг асуудлыг би тавьдаг, шаарддаг. Би энийгээ цаашдч одоо шаардсан тавина. Өнөөдөр одоо Улаанбаатар хотод одоо тулгымцын агаарын бохирдолтой холбоотой юм ярьж байхад энд хэн алга байна? Нөгөө офшорчд, нөгөө том пүүс компани эзэд, нөгөө банк санхүүгийн захирлууд, энэ улсууд тэгээд одоо засгийн газарт гишүүнээр сууж байгаа улсууд л эзгүй байгаа шүү дээ. Тэгээд бид нар одоо энэ ажил асуудал явуулах гэдэг энд суугаад заримд нь чиглүүлээд ингээд явж яадаг. Тэгэхээр ийм хариуцлагагүй байх юм бол одоо ёстой харин жинхэнэ утгаараа тарах асуудал яригдах ёстой гэж би энийг хэлье. Хоёрдугаарт бол энэ татвартай холбоотой юм дээр бид энэ байнгын хорооны хэлцүүлгээр бид ярьсан. Тэр юу гэхээр зэрэг засгийн газраас оруулж ирж байгаа санал бол энэ агаарын бохирдлыг одоо учруулж байгаа тэр яг анхан уурхай дээр нь одоо түрүүний гишүүдийн ярьж байгаа нэг тоон тутамд нь 1000 төгрөгөөр ийм одоо агаарын орчинд учруулсан бохирдлын төлбөр авна гэж. Гэтэл бол яг хувь хэрэглэгч одоо аж ахуйн нэгж иргэд дээр болохоор зэрэг ямар нэгэн хариуцлагын тогтолцоо бол байхгүй байдлаар ингэж оруулж ирсэн. Тэгэхээр дэрэн дээр бол ийм байж болохгүй гэдэгтээ би тодорхой саналаа хэлсэн. Түрүү оюун орол гишүүнж хэлж байна. Одоо машин унаад явж байгаа жолооч бол жишээлбэл агаарыг бохирдуулсныхаа төлбөрийг төлдөг тийм үү те. Гэтэл тэр нь хэвээрээ мөртлөө 100-нд одоо гал төлж байгаа хүн болохоор зэрэг ямар нэгэн хариуцлага үлээхгүй байх гэж тийм одоо тэгш усаар асуудал хандаж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо их баг байж болно. Гэхдээ бол одоо нийгмийн шударга gasны үүднээс нь ажил асуудал бид нар хандах ёстой гэдэг дээр бол би байр суурь илэрхийлж ирсэн. Тийм учраас одоо энэ дээр би тодорхой байр суурь илэрхийлж байгаамаа гэдгийг хэлье. Баярлалаа.